Дараагийн мэдээлэл танилцуулъя. Төв Азийн овог аймагуудын орон сууц болох гэрийг ЮНЕСКОгийн жагсаалтанд оруулсан байна. За ЮНЕСКОгийн хүн төрөлхтний бит бус үеийн соёлын төлөөллийн жагсаалт энэхүү одоо гэр орсон байна. За Шинэ Дели хотод болсон засгийн газрын хоорондын 20 дахь удаагийн чуулган болсон. За энэ бол 12 дугаар сарын 10-нд гарсан шийдвэрийн дагуу Казахстан, Кыргызстан болон Каплакстаны уламжилт гэрийг ЮНЕСКОгийн хүн төрөлхтний бит бус соёлын үеийн төлөөллийн жагсаалтанд оруулсан гэдгийг батлаж гаргасан байна. Казахстан болон Кыргызстан улсууд гэрийг хамтран нэр дэвшүүлсэн явдал нь 2014 оноос эхлэлтэй Узбекистан улс хожим нь бол Каракалпакийн гэрийг одоо оруулах саналыг тавьсан гэж Узбекистаны ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Саида Мирозова Казахстаны хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Каспий пост-сонд мэдгдсэн байна. За түүхийн хувьд гэр нь Төв Азиудын овог аймгийнханд чухал үүрэгтэй нийгмийн гүн гүнзгий утга учирыг агуулдаг байсан гэж хэлж байгаа. За гэрлэгээд бэлдэж байгаа залуу заавал шинэ гэр барьсан байх ёстой байдгийн байна. За Төв Азийн ихэнх хэсэгт ноёрхож байсан эртний төрөг овгууд болох Калпок, Кирпчак овгууд бол эцэг эхчүүд хэрвээ охин нь хүнтэй гэрлсэн тохиолдолд тухайн хүний гэргүүгээр одоо хүүхдээ гэрлүүлдэггүй байсан уламжлал байдгийн байна. За хурмын гэрийг цагаан эсгийгээр бүрдэг байсан бол энгийн гэрийг хар бараан өнгөөр өнгийн эсгийгээр бүрдэг байсан гэж тухайн одоо тайлбарт дурдсан байна. Киргиз, Казахстан болон Каракалпакуудын хувьд гэр нь зүгээр нэгэн орон сууц биш харин үндэсний өвөрмөц байдлыг илэрхийлдэг. За орчлон ертөнцийг төлөөлөх загвар үеэс үед үйлдвэрлэж ирсэн гар урлалын чухал бүтээл гэдгийг онцолсон. За гэр нь бол зөөвөрлөх боломжтой байгаль орчинд ээлтэй орон сууцнд тооцогддог. Баяр ёслол зан үйл гэр бүлийн уламжлалын төв болсоор ирсэн. За энэ жил ЮНЕСКОгийн хувьд 68 одоо зүйлийг бол соёлын бит бус өвд авч үзэж нэр дэвшүүлсэн. За ингээд 153 орны нийтдээ 812 одоо зүйлийг тухайн одоо соёлын бит бус үеийн жагсаалтанд оруулсан байдалтай байгаа юм байна. За энэхүү соёлын бит бүсийг одоо хамгаалах тухай конвенц гэж байдаг. За энэ конвенц нь 2003 онд ЮНЕСКОгийн ерөнхий баг хурлын 33 дугаар чуулганаар батлагдсан. За Монгол улсын хувьд 2005 оны 6 дугаар сарын 29-нд нэгдэж орсон. За үүнээс хойш бол идэвхтэй одоо соёлын бит бус өвөө бүрдүүлэх ажилд бол ажиллаж байгаа. За 2022 оны байдлаар тус конвенцэд нийтдээ 179 орн нэгдэж орсон байгаа юм байна. Манай улсын хувьд 2008 оноос хойш соёлын бит бусын өвийн конвенцийн яаралтай хамгаалах шаардлагатай болон төлөөллийн жагсаалтанд өөрийн одоо 17 өвийг бүртгүүлсэн байдгийн байна. За эдгээрийг дурдах юм бол морин хур хөгжмийн уламжилт урлагийг 2008 онд, Монгол ардын дууг 2008 онд, Монгол бие биелгээ уламжилт бүжгийн урлагийг 2009 онд, за Монголын туйлыг 2009 онд, Монголын цуур хөгжмийн урлагийг 2009, уламжлалт хөөмийн урлаг, за мөн шуучлахуй буюу бүрэг дээр ан хийх үүлийг Аз болон Европ, Арабын 19 улстай хамтарч бүртгүүлсэн байдгийн байна. За мөн Монгол баяр наадмыг 2010 онд Монгол бичтийн уран тоглох уламжилт арга барил болох Битүү амьсгааг 2011 онд, за Монголын уран бичлэгийг 2013 онд, Монголын гэрийн уламжилт урлал зан үйлийг 2013 онд тус бүртгүүлсэн байдаг. За өөрөөр хэлбэл манай улсын хувьд бол гэрийн уламжилт зан урлалыг бол бүртгүүлсэн. За харин гэрийг бол энэхүү Төв Азийн орнууд өөрийн одоо соёлын бит бус үеийн жагсаалтанд оруулан ЮНЕСКОгийн бит бус жагсаалтанд оруулаад байгаа юм байна. За үүний зэрэгцээ манай улсын зүгээс шагаан харваа, ботго ахуулах зан үйл, уул аваа дахих Монгол зан үйл, хөхүүрийн айраг эсгэх уламжилт болон холбогдох зан үйл, Навризын баяр, Монгол нүүдлийн зан үйл гэх мэт 17 өвийг бүртгүүлсэн байдаг юм байна.